Самацхан уу? Налагчтай хайрдаг мэдрэлийн үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа. Эрхэм хайртай дүү энхчэндээ хэмээн хаяглаж, игч намуун байгалийнхын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Энэхүү цэцгийн баглаанд игчийнхэн дүүгээ гэсэн сансан сэтгэл бас дурсамж бүхнийг мөнхөлсөн маш гоё чин сэтгэлийн үгс багтсан байгаа. Ингээд хамтдаа баярын эзний маш гоё гинтийн бэлгээр баярлалцгаая. Игч юм уу? Ой, за баярын мэд хүргэе. За сайхан баярлж гин үү? Мэдчилгээ үргэлжилж байна. Бид маш гоё нэгэн баяр дээрээс ээлжид шинхэн зочин игчингээ ураад гаргаад ирсэн. Дүүдээ энэ өдрийн мэд хүргэе. Баярлалаа, өдрийн мэд. Миний төгөө хувьд өнөөдөр бүр маш гоё мөч төхөж байгаа болов. Баярлсан, бас догдолсон, ангийнхныгаа хараад сэтгэл нэг л гэгэлцсэн өдрөө төхөж байгаа. Эхлээд хоёлаа өөрсдөө танилцуулъя. Манай охин аль сургуулийн хэдийн эдэг төсч байна? Коломбос социолбор сургууль 9-5 ангийн сурагч Боён Заяа агштай. Одоо зал цэцэг багш бидрийг авч байгаа. За тэгэхээр эхлээд дүүдээ дунд анги амжилттай төгсөж одоо ахлахын том анаа болж байгаад нь халуун баяр хүргэе. Баярлалаа. За энэ гоё цэцгийн баялаа миний дүүд зориулж ирсэн. Гэхдээ энэ удаа их чинь хинээс вэ гэж асуухгүй. Чи бараг гадралж байгаа болоо гэж бодож байна. Ер нь баяр дээр хамгийн их хажууд байгаасаа гэж хүссэн нэг хүн байгаа хаа. Дэндүү тодохондоо. Тэгэхээр их чинь хол байгаа ч гэсэндээ намайг орлоод дүүгийн минь баярыг заавал очиж хуваалцаарай гэсэн учраас энэ хүртэл зориод дүүдээр хүрээд ирсэн байхгүй юу? Тэгээд бэлгийн нөхөөс өмнө би нэг гоё үг хэлдэг штеп. Тэрийг сайн сонсороо заяа. Анаа нь дүүгээ маш их санаж байгаа. Тиймээс зүрх сэтгэлийнхаа үгийг над руу бичээд явуулсан. Тийм болохоор баялаа сайн сонсъё. Эрхэм хайртай дүүдээ энэ цаг мөчид тохиож байгаа хонхны баярын мэндийг хүргэе. Чи минь мэдхүү дэвж тэрвэх тэр жаахан насанд минь надад түшиг болгож бурхнаас илгээсэн миний хамгийн том бэлэг бол чи минь юм шүү. Аав ээжигээ хайранд эрхлээд юу болохыг ч мэдэхгүй уучраач мэдэхгүй явсан намайг анаа болгосон чи минь миний хамгийн том түшиг тулгуур. Мэдээж маш их санаж байгаа гэдгийг чи минь мэдж байгаа. Тэгтээ анаа нь аав ээжигээ дүүнрээ бодох бүртээ зорилгынхоо төлөө өдөр болгон хичээж байгаа шүү. Тиймээс чи минь бас хичээх хэрэгтэй. Ижилдэн дассан ээжийнхаа ингэрт эрхэлж өссөн хоёулаа чинь энэ айлын томууд шүү дээ. Тийм учраас миний дүүчин зоригтой заавал хүрэх ёстой. Аавын алдраа жаахан огтуд хэмээн алдар нэрийг нь өндөр дөрвөх ёстой шүү. Амьдралынх нь анхны дурсамж ингээд эхлэж байгаа. Одоо ахлах анги, араас нь оюутан нас гэд олон хариуцлагатай өдрүүд чамайг нь хүлээж байгаа шүү. Мэдээж энэ бүхний ард анаа дүүгийнхаа арыг баттаан гэдгийг чи мэдэж байгаа үсттэй. Нэгэн ихийн хөвлөд бүрэлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож хүн болсон учраас эчин дүүгээрээ бахархдаг. Намрын навч шиг гундж байсан ч, намраа бороо шиг шаагж байсан ч эчин дүүгийн хаард хизээд бат байх болно. Чи минь хамгийн мундаг түшигтэй дүү шүү. Өнөөдрийг хизээч мартагдахааргүй сайхан бэмдэглэн өнгөрүүлээрэй. Солонгос улс игч намуун байгаал. За тэгээд энэгээ маш их санаж байгаа. Энэ цэцгийн баглаа тэр сансан сэтгэлийг нь дэвтээж дүүдээ илгээж байгаа шүү. За тэгээд би боддог байхгүй ихчтэй дүүтэй тэгээд хоёлаа бас нэг айлын охтууд байна гэдэг айгу гоё яхаа бүх нууцаа хэлдэг хамгийн сайн найзууд байдаг. За тэгээд их гоё түшигтэй. Одоо энэ бичлэгийг яг чи ингэж уйлж хүлээж авч байгаа шиг анаа нь бас догтлон хүлээж байгаа. Анаадаа хэлхийг хүсэн үг байгаа бол дамжуулж байна. Цэцгийн баглаа явуулж мэдлэг хүргэж өгсөн анаадаа баярлалаа. Хол газар өөртөө итгэлтэй өөрөө чаддаг зүйлийг хийгээд шантарч болохгүй хордон гэртээ гэр бүл хүлээж аваа шүү. Тэгэхээр ананас дүүгийнхаа сайхан өгсөөр өнөөдрийг бас их гоё дурсамжтайгаар чинийхээ дэргэд зүрхэнд сэтгэлд нь хамт байгаа шүү. За яа. Тийм учраас маш гоё баярлалаа. Чи бол намуун байгаль ихчийнхээ дүүл нисэх жигүүр юм шүү. Сайхан баярлалаа. Халирэн
явуулдаг чиглэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ дүүлэн нислээ чиглэл